За бүгдээрээ хамарсан уу? За бүгдээр нь өглөөний мэнд хүргэе. За ер нь бол нөгөө карантины дараах бараг хүмүүстэй хийж байгаа хамгийн анхны уулзалт. Тийм учраас миний хувьд бас жоохон сандраад ярьсан чинь за маа гэж сул уг аягүй хэрэглээ. За тэгээд нэг хэсэг нөгөө камерын өмнө ганцаараа ярих гэж бас нэг хэсэг хэцүү байсан. Ганцаараа л яриад идэг онлайн сургалтууд аягүй олон хийсэн. Гэтэл яг та хэдтэй уулзаад царайг нь хараад одоо зарим хүмүүсийг масктай хүмүүсийг зарим нь одоо таньж штеп. За тэр байна гэдэг. За тэгээ бүгдээрээ тавтаа морилороо. За бид хэд ер нь бас л дөнгөж амжиж л өглөөний цай хийж авч байна. Тэгэл одоо юу гэдгийг одоо хөл хорионы дэглэм буурсан ч гэсэн яг үнэндээ нөхцөл байдал бол амаргүй байгаа. Тийм учраас та хэд мань болж өгвөл бас масктайгаа хоолой идэл. Тэ аль болох эсэлгүй бүгдээрээ байха хичээгээрэй. Окей. За тэгээд 3 дугаар сард бол сонгож авсан сэдв маань болохоор гэр бүлийн харилцаа, хосуудын харилцааны тухай байгаа. За яагаад энэ сэдвийг сонгож авсан гэхээр мэдээж одоо бүх нөхцөл байдал карантины үед орохдоо бол өөрчлөгдсөн шүү дээ. Карантины үеийн гэр бүлийн харилцааны асуудал гэж нэг өөр асуудал гарч ирсэн. Карантины үеийн одоо санхүүгийн одоо тий хямрал гэж бас байна тий. За санхүүгийн